の木の実とは何ですか? Das ist der Baum des Lebens. What is the tree of life? Non, jamais. Сүмд удаан явсан хүмүүс ч хүртэл амийн жимсний талаар ямар ч ойлголтгүй байдаг. Эзэн бурхан дорн зүгт Эденд цэцэрлэг тариад тэр цэцэрлэгийн гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ. Эден цэцэрлэгийн тэр амийн жимс ямар үр нөлөөтэй вэ? Тэр одоо гараа сунган амийн модны жимснээс бас авч идээд мөнх наслах вэ гэжээ. Амийн жимсний үр нөлөө нь мөнх ам юм. Гэсэн хэдий ч Адам, Ева хоёр нүгэл үйлдсэн тул амийн жимс идэж чадхааргүй болсон юм. Амийн жимс идэж чадхааргүй болгож ожих замыг хаасан нь бурхан. Тиймээс нүгэлнүүдэд зөвхөн бурхан л амийн жимс өгч чадна. 2000 жилийн өмнө бурхан нүгэлтнүүдэд мөнх ам өгөхийн тулд амийн жимс авч хүн болж энэ дэлхийд ирсэн. Миний махыг идэж тусыг өгч нь мөнх амтай бөгөөд би түүнийг эцсийн өдөрт амьлуул. Есүсийн мах цус нь мөнх ам өгдөг амийн жимс юм. Тэгвэл бид Есүсийн мах цус амийн жимсийг хэрхэн идэж чадах вэ? Май энэ миний бие гэлээ. Өнөөс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэмнүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм. Шинэ гэрээний алгасал баяр тэмдэглэдэг хүн мөнх амтай болж чадна. Гэсэн хэдий ч шинэ гэрээний алгасал баярыг Константин хаан устгажээ. Шинэ гэрээ алгасал баяр амийн жимсгүйгээр мөнх ам байхгүй. Христ мөн хоёр дахин үзэгдэхдээ аврахын тулд ирнэ. Алдагдаж алга болсон амийн жимсийг сэргээхээр бурхан энэ дэлхийд хоёр дахин ирсэн. Бурхан хоёр дахин ирэхдээ юу авчрах ёстой гэж бодож байна? Зөвхөн бурхан л өгч чадах шинэ гэрээний алгасал баяр болох амийн жимсийг авчирсан. Шинэ гэрээний алгасал баяраар үхлийг устгаж бидэнд мөнх ам өгдөг ансан хүн Христэд бид итгэдэг. Ансан хүн Христийн сойрхдог амийн баяр. Шинэ гэрээний алгасал баяр тэмдэглэж мөнх ам авахыг хүсье. Тэр өдөр үзэгтэн энэ бол бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Дуг дүмдийн эзэн энэхүү уулан дээрх бүх ард түмэнд хуучин дарс хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэн. Тэр үхлийг мөнхөд залгина.